Нэг ураа. Hi. Өглөө өдөр орой минь. Стадаа чиглүүлээ за байж. Hi. Өглөө өдөр орой минь. Өглөө өдөр орой минь. Hey Twins. Энэ бол Чими. Энэ бол Цэцэг. Бидний бичлэгийн 5 минут. За тэгэхээр өнөөдөр хоёлаа юу ихээр төлөвсөн байгаа вэ? Өнөөдөр нь яг яадаг өдөр вэ? Өнөөдөр бол гайхамшигтай эхрүүдийн баяр юм аа. Ховор тохоох тэ хосгүй эхрүүдийн баяраа. Өнөөдөр бол бидний өдөр. Төрсөн өдрийн минь гэсэн лээ. Баярын минь л гэсэн юм шүү дээ. Төрсөн өдрийн минь. Гэтэ хамаагүй. Энэ бол төрсөн өдрийн минь шүү дээ. Бараг л ихэр төрсний минь гэхгүй юу? За, тэгэхээр энэ дээрээ сайхан лаа асаацгаая. Яаж тий тортыг лаавгүй хөдөлгөөд төсөөлөх билээ? 2 лав гусчихъя. 2 1-1-ээр нүлээ гэсэн шиг. Түүнийг ч. Тэр ижил кейкэнд ижил үнэхээр аймаг. Ер нь бол далин л да, далин тортоос. За үсээ хусаа ич. За лаа сан гэдэг маань өөрөө аюу аюултай шүү манайхаа. Дөрөж болохгүй шүү гэж. За ингээд хоёр лаагаа үлээх гэж байна. Ихэр төрснийхөө баярыг тэмдэглэх гээд. Үнэн. За нэг юм. Яг би хөслөмжлөө бодчихсон. Хөслөө бодцгоо яс тэ. Төрсөөр шиг хөслөө бодцгоо ёо. За. За янгой. Ер нь тоорчлогтой жоох юм уу? Та миний тарган тортны бидний тарган тортны бичлэгийг харсан бол таг дэлээ зүссэн дээ. Гэтэ энэ удаа хараад дээр юм шиг юм уу? Тийм одыг авчи гэж бодсонгүй юу? Бодсонгүй шүү дээ. Бүх юмыг л хуваах хэрэгтэй гэж би бодсон. Гэтэ ер нь бол битээ тэгдэгс л да. Бүх юма жоохондоо сантиметрлж ирж байгаа л тий. Хуваадаг гэж үлээ. Тэгсэн чинь ер нь бол бүх л ах トゥ с тэгдэм билээ. Бид хоёр ганцаархнаа сонирн биш байсан билээ гэдэг. Тэгээ бид хоёрын тэр хэрүүл маргаан зодооны эцэцлийн тулд манай анаа орж ирдэг байсан. Манай ихч орж ирж ирээд хамгийн том минутаа аваад. Яа бид хоёр дээр хэрэг тархитаад бид хоёр туваагаад өгдөг байсан да гэж. Йоо янда. Ятоо. За. Йоо. За ингээд амжилттайгаар тортоо зүд тусгалаа. Чан. За ингээд бид хоёр торт хийж дууссан байна. Одоо тортны амтсан оноо өгцгөөё. Хідээс өдөв. Гэс. Араас толоо. Оо. Тэгэхээр ингээд ихрүүдийг бодлоо уншдаг гэж их ярьдаг штеп. Бид хоёроос ч их асууж ирсэн. Тэгээд бид хоёроос бүр сүлдээ гайхаад бодоод бид хоёр нэрээ биеийнхэн бодлого уншиж чадах юм болов? Чаддгийм болов? Арай одоо хүртэл мэдээгүй юм биш үсттэй. Бас олонний үг тий олонгүй далай. Олонний үг ортой. Тий юм ээ гэж үнэхээр уншаад идэм болов? Битээс асуужсны сонио асуулт байдаг. Та хоёр ингэ шалгалтан дээр би биенийхээ бодлыг уншаа шалгалтаа өгжөөснө гэж асууж байна. Тэг битээ бодсоо. Нэрээ тэгжээс үгүй бэсэн болов. Арай зэрэг ээийг дугуулж исэн чи билүү хинч мэдгүй. За тэгэд үүнийг шалгах нэг арга байна. Хоёр одоо асуулт бэлдсэн. Тэгээд яг адилхан одоо хариулах нь уу те үздцгээе. Яг адилхан үйлдэл гаргах нь уу үздцгээе. Хоёрын дунд ингээд 50 хаалт малт байхгүй, нүдэ боох болт бас байхгүй учраас одоо нүдэ аних гэж байгаа. Тэгэхээр эхлээд нүдэ аниад тэгээд яг адилхан үйлдэл гаргах нь уу харцгаая. За адилхан зураг авахулах поз. 1 2 3. За өөр наа. Тийм ээ. За нүдэ аниад. За зүрх гаргая. 1 2 3. За энэ бол адилхан. Нэгт их хүн адилхан их байх гэж бодож байна. Тийм ба. За гараа өргөх. 1 2 3. Өөр наа. Эрэнд харахгүй юм шүү. За гараа. За гараараа тоо гаргах. 1 2 3. За энэ бодлоо байна. Бид хоёр ихрүүд биш юм шиг байна. Би өөр бодлого уншаа. Эсвэл би өөр бодлого уншихгүй юм бол зөв өөртөө өөрөө байгаа юм болов уу? Алуу хоёлаа ингэ бодлоо солилцох хэрэгтэй. Тэр ааврагоо нэг сүүлийн хэдэн тоо гаргахаа яа зөө. Энийг 5 секундэд ингэж хийзээ. Юу? Сүүлийн тэр нөө асуулт
гараараа тоо гаргаад тэгсэн шүү дээ. Тэрийг сүлжүүдээ ингээ би хажинаас бодлыг уншиж хийзээ. Нүдэн зэмз. Тоо гаргасан. За гаргацаа. За нэг нүрээ. Оо за энэ удаагийн адилхан байна. Энэ уншчлаа шүү. Би бодлыг уншаагүй би. Ороод ирсэн. Ороод ирсэн. Оо юу вэ? Та шууд нэг юм мэдрэгдээд байна. Тэгэхээр үнэхээр төвлөрөөд те бас ингээд бодлыг уншвал бас болдгийм шиг байна. Тэр үедээ шалгалт хуулах минь явдаа. Тэр мэдтгүүлээс. Гэтэ энэ хоёул ойролцоод авдаг юм шүү дээ. Ер нь бол тийм эс. За ингээд дараагийн шат гэх юм. За ингээд цааш нь өргөжлүүлье. За. Одоо нэг нүдэний одоо 3 тоолоод нэ шүү заяа. Нэг нүдэний юм уу? Тийм. За. За би зэрэг ани штэ. За. За ани. 1 2 3. За нэг зүг рүү харах гинэ. За тэгээ нүдэ арих юм уу? Тэгээ нүдэ анаа тэгээ 5 тоолоо. Хол гарнадаас. За 5 тоолоо шүү. За нүдэ анлаа. За тоолоорой. 1. Тэгээ тоолооч. Би чураа аргатай шүү дээ тэгэрч. Миний хаашаа харсан чамд сонсогдох гээд шүү дээ. Яагаад миний сонсогдсон юм уу? Яагаад ингэ хөдөлж байгаа сонсогддیں۔ Гүү. Одоо би ийшээ харчвал миний дуу арай хол байгаа зү чамаас. Тэгвэл ингэ товшээ. За тэгээ. За. Жаа сайн тогтоогоорой заяа. Тэг баруун зүүн тишээ харна шүү дээ. За. За нүдэ анлаа. За. Яар тэрийг хараад тээ. Нүдэнээс чамайг өөдөөс хараасан. За саяны бол худлаа ялаа. За тэгэхээр хоёулаа 6 асуултнаас 2-ыг нь л 2-ыг нь л халаа. 6 асуулт болов 5 асуулт болов. 6 асуултнаас 2-ыг нь л онлоо. Тэгэхээр бас зүгээр л азны асуудал юм шүү. За одоо ийм сонголттой 2 асуулт байгаа. Тэгээд хоёулаа зэрэг яг нэг хариултыг сонгож гинэ үгүй юу гэдгийг харъя. За хамгийн ихний одоо энд бол чинь 3 секунд хариулж шүү зэ. За. Пицца чик. Одоо шууд хилээд яах вэ? Оо энэ тэгвэл хай. Яас үгүй би тэгээ чикен дуртай л би тэгээ чикен шүү. Тэгээ чикен гэж хэлээ л та. За. Пицца чик. За. Муур нохой. Муур. За. Тарт кейк. Харцага цагаа. Ус кофе. За. Оо. Яа. Оо. За энэ хэдэн асуулт вэ? 1 2 3 4 5 асуултнаас тавуулаа таарчлаа. Яаж ч битээр ингээд нэг юм дуртай юм шиг байна. Энэ бол бодлоо уншихаас илүү тэгээд нэг юм дуртай юм. Сонирхол нэг гэж бодож байна. Амтны тест бас нэг тийм баг. За одоо ингээд хамгийн эцсийн бас те ихрүүдийг үнэхээр ингээд бодол унш түүх гэдэг шалах бас нэг арга байна. Ямар арга? Бид хоёрыг одоо яг энэ мөчөд нэгэн зэрэг адилхан юм бодож иж болох уу? Боломжтой. Чи юм бодож байна яг одоо. Юу одоо зөв нэг үг л бодох юм уу те? Одоо нэг үг л бодъё. За үг л тэр бодож байгаагаа илэрхийлэх нэг л үг. За. Нэг хоёр ажил. Гэтэ би яаж юм яг тэрнээс үг нэхлээ торт бодчихсон. Аа. За ихтэй л үнж байл та. За. За дахиад нэг үзэх үү? За үзье. Нэг хоёр аяг. За. Энэ бол боломжгүй мэнэ. Худлаан биш үү манайхаа. Тэгэхээр хүм ихрүүд би биний бодлыг уншдаггүй ах нэ. Тэгэхээр битгий юм тэнийгэн асууж байгаарэ. Яг хөө зөвхөн нөө сонирхол нэг байж болно. Амтлах чадвар тэгээ дуртай юм нэг байж болно. Гэтэ би минь бодлого үнэхээр уншдаггүй юм байна. Насаараа сонссон энэ асуултанд тийм ээ. Бид хоёр ингээд төгсөндөө баяртай байна. Эцэслээ. Тэгээ ингээд би минь бодлыг уншдаггүй ч гэсэн нэг жоохон сонирхолтой юм байдаг. Тэрний үе гэвэл ингээд нэг нь өвдчих юм бол дагаад нөгөөх нь яагаад ч юм өвдчихтэй. Тэр гэхдээ ингээд бас нэг гэрт байгаад байгаа болохоор бас бэж ч магадгүй гэж бодож байна. Гэтэ ингээд ийм вирус ч юм уу ханиад ч юм уу тийм юмар одоо халдварлахдаггүй тиймэрхүү ч юм ааш харшил ч юм уу тиймэрхүү юм бас яагаад ч юм сэтгэл дагаад ингээд адилхан өвдөж байдаг. Амар сонирм байгаа. Тийм хол нэг үт юм болов? Юу? Яна хүй нэгтэй гэж ярьсан шүү дээ. За. Тэгээ та хэдэд нэг амар хөөрхийн үзүүлээ. Маш хөөрхийн зөө. Та бүр та хэдэд хөөрхөн бичиж магадгүй. Бид хоёр үнэхээр анхаарал үнэхээр хөөрхөн санагдсан. Бид хоёрын бүр нялхтаа өмсчөөс хувцснуудыг манай ээж аав хоёр нь хадгалсан байдаг. Тэгээ энэ одоо жишээ нь бүр ингэ нялхтаа өмсчөөс байдгүй нэ. Хөөрхөн байгаад
Ингээ иймэрхүү юм харахаар бүр хөөрхөн санагдав. Ийм алгын чинээ хүрэхгүй ийм хөрөө ингээ үлдээс юм бахтаа гэж боддог. Тэгээд Тэгээ энийг бодгийн манай ээж ойж өгсөн. Энэ амсинараа үнээр игдүүдээ. Гэт өөрөө өөртөө юм ингэ түрээ. Тэгээд хүн бид хоёроос өөр байхгүй. энэ хараа амар игдүүтэй гэж. Гэхдээ энэ бол ингээд миний Хүмүүс хараа гайхаж ингээд байгаа болов гэж. хурууны л урттай амар игдүүд. Ихтэй мангар хүүхдээ ээж энийг бас хальт гараад ирчээд яна манай хоёр хүүхдээ нялхын үнэр байна гэж хэлсэн. Тэр яг үнэн үсээ мэдэхгүй би нялхтаа ямар үнэртэйс нь мэдээгүй учраас. Ямар ч үнэр нь бол байгаа гэж хэлсэн. Тэгээ ингээ ер нь одоо юу гэх юм ээж ав болох ер нь ирээдүйд болж л таараа штэ. Тэгээ ингээ хүүхдийнхаа ямиг бүр ингээд энэ халахын зүйлсийг нь хадгалчвал үнэхээр хөөрхөн юм бэ нэлээ манайхаа. Үнэхээр Одоо жоохон том болоод ирсэн үеийн ингээ те бэли ингээд бэн одоо яаж энэ гарны тал шиг нэм хөөрхөн гартай байшин болдгоо гэж би хаяа боддог уу. Нэг араа ичхэд өмсөлөөс орно. Хаяа гаргаж ирж өөрийгөө харж игдүүртий гэж. ийм юм байна. Би энэ бодолтоо яаж амар санаадах юм. Би санаадах юм. Бүр амар би яг энэ өмсчөөс энэ чимгийх байна. Энэ чимгийх байна. Тийм битээр ингээд багаасаа эхлээд ингээд цэнхэр ийм ягаан өнгөөр ингээд ялгчдаг гэсэн битээрийг ингээд өнгөнгүүд битээр сахиус хүртэл ингээд минийх ягаан цэцгийх ийм цэнхэр өнгөтэй байдаг гэсэн. Айгуу санаа. Тэгтээ би энэ бодолко биш энэ макийг үнэхээр өмсчөөснөө санаадах юм. Би энд амар дуртай байсан. Үнэхээр бүр хараг. Үнэхээр том болтлоо чихэж өмссөн биш үү? Ийм хөөрхөн юм бэ. бид хоёр ингээд багахан дурсамжийг амар тод санддаг шүү дээ. Би л цэцэрлэгийнхаа дурсамжийг амар тод санддаг. Тэгээд цэцэрлэгийнхаа хүмүүсийг царайг нь хүртэл хараад таньдаг. Үнэхээр сонирхолтой. Тэгээд одоо би нэрнүүдээ хүртэл санаж байгаа. Ер нь бол ингээд хүүхдийнхаа багынхын ийм хөөрхөн нандин ямиг одоо багцсан гэж өөр хадгалуул айгуу дурсамжтай мэлээ том болоод бас харахад айгуу хөөрхөн байдаг. Найдаг юм. Тэр нь бид хоёр одоо ингээд харахад те өндөр намын хувьд ингээд би арай жижигэн цэцэг арай ингээд өндөр байдаг. Тэр нь бол энэ төрснөөсөө хойш тийм байсан мэлээ. Йоо би нэр их чинь. Тэгээ ингээд ихрүүдийн хувьд сүулт гарсан их чинь тэгээд төрүүлж гарсан дүүн байдаг. Тэгээд би сүулт гарсан гэсэн чими төрүүлж гарсан гэсэн. Тэгээд ингээд үнэхээр биеийн хувьд ч гэсэн би ингээд яач юм. Тэг багасаа арай жоохон том. Тэгээд тэрний нотлоо нь энд байна. Ингээд бид хоёрыг төрж явах үед өгдөг байсан төрсний бүртгэл зөвлөмж юу чинь. Тэгээд дээр нь ингээд бид хоёрын нэрийн бичээд хэдэн сарын тэдэнд хэдэн килограмм энэ гэж бичсэн байт юм. Дээрүүд нь иймэрхүү л мөгдөв. Одоо яг ямар хөө болсон мэдэхгүй байна. Тэр үе гэж инээд юм байдаг юм байна. Тэгээд түрх үеийн жин нь минийх 2 кг 500 г ini. Миний 2 кг 300 г маш 100 г-аар бага. Яалч юу ингээ хүүхдүүд бол 400 г төлдөг юм лээ. Бид хоёр яалч юу ингээ хүүхдүүд яалч юу ингээ нэг гэцэнд хоёлаа чигцэлдэж байгаа учраас хөрх юм ингээд жоохон туранхай. Тий дөрвөгөө ингээ сайхан 2 угаал төрсөн бэлээ 2 угааж аваад. Тэгээ өндрийн хувьд ч гэсэн анх төрсэн цагаасаа л чимээ надаас жоохон намхан 2 см-аар надаас намхан төрсөн байна. Энд дээр байна. Нотлох юм байна. Ядаргаад. Тэгээ орчин үед одоо хүмүүс нөгөө нэг Instagram нээж бас хүүхдийн зураг бичлэгийг ингээд амар хийдэм дээ. Тэр бас айгүй хөөрхөн санагдав. Яг нөгөө хүмүүс цагаан хил лам гээл яриад байдаг л та. Тэгвэл зарим хүмүүс чинь зүгээр ингээд нөгөө нэг private болгоод тэгээд оруулчихсан. Тэр бас их зүгээр санагдаад байгаа. Одоо мухарсгийн цаашин ихтэй яс те хүний ингээд сэтгэл санаанаас л болдог гэж бодож байна. Үнэхээр яна үнэхээр ингээд цагаалан тусаа манай хүүхдийн юм болчиход гэж бодвол тэр чи бэлтгэл болно. Ер нь бол бодол биелдэг гэдэг тэр нь бол итгэдэг. Тийм л үргэлж сайн бодох хэрэгтэй. Шал өөр мөрөө юу ч яриад байгаа. За. Одоо өнөөдөр влогийг өндөрлөх үү. Тэгээд за ингээд бид хоёрын бичлэгтэй хамт байсан та бүхэнд баярлалаа. дараагийн дугаараар уулзцгаая. Bye. Subscribe дараарай. Subscribe. Мэдгүй энэ хавцаа. Юулээ ийшээ ч юм уу. За нэг юм тусалаа. Тэгээд дараарай. Тийм. Бид хоёрын Instagram right here. Instagram-ын бас дараарай. За дараагийн дугаар хүртэл Time. Code.